Бид бол орон тогтогч. Бид нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн журмыг хамгийн сайн баримтлан ажилладаг. Бид бол бүжигчид. Бид хизээж шаардлага хамаагүй тайзан дээр гардаггүй. Бид бол зураглаачд. Бид хизээч илүү цагаар ажилладаггүй. Бид бол театрынхан, манай театр болгон хичтэй. Яа, энэ хүртлүүцэн урлагийнхан бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хүүшээ бодтол дээр манай салбарч ийм нөхцөлөд байхгүй штэ гэж бодож магадгүй. Тийм ээ. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт маш олон байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангагдаагүй нөхцөлд маш олон хүмүүс ажиллаж байна. Гэхдээ ийм байх ёстой гэж байна. Аюулгүй байдал гэдэг нь дан ганц барилга байгууламж, машин механизм, хүнд үйлдвэрлэл, уул уурхайтай холбоотой ойлголт биш. Өдгөө бид зурагтаа, кино театрт, театрт, цирк гэх мэтчлэн хаасайг үзэж байгаа юм болгоны ард аюулгүй байдал байх ёстой. Гэвч бүтээлч үйлдвэрлэлийн салбарын одоог болтол энэ бүх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрм журам шаардлагуудыг үл ошоод тосолоод гэмтэх, бэртэх, бүр цаашлаад амиа алдах хүртэл харамсалтай тохиолдлууд гардаг. Олон улсын жишээг авч үзэх юм бол 2019 онд эдгээр 6 орнуудад л гэхэд бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэлийн ослоос амиа алдсан тохиолдол нийт 7 удаа бүртгэгдэж байна. Хэдийгээр Монголд энэ төрлийн амиа алдсан тоо нарийн бүртгэгдээгүй байгаа ч энэ нь бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрм журам стандартуудыг үргэлжлүүлэн мөрдөхгүй ажиллаад байж болно гэсэн үг биш. Жишээ нь Монголд бүтээлч үйлдвэрлэлийн салбарт тэр дундаа урлаг, тоглоом, наадмын үйл ажиллагааны үеэр л гэхэд сүүлийн 2 жилийн дотор нийт 13 хүн унах, бүдрэх, палтрах, эд зүйлдэр гიშгэх хэмжлэн үйлдвэрлэлийн ослуудад хүрсэн байна. Тиймээс энэхүү бичлэгээрээ дамжуулаад бид энэхүү нөхцөл байдлыг өөрчилж, өөрийн болоод өөрсдийн баг хамт олонны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангаж ажиллахыг нийт салбарынхнаасаа уриалж байна. Норог спешиал.